ардчилсан намын бүлгийн сан гэхээс илүүтэй ард түмний ах амжиргалын юм шаарддаг байх шүү дээ. 10 гаруй жил боллоо. Ямар ч бодлого байхгүй. Нэг л баахан өссөн тоонууд ярьдаг. Эдийн засгийн төдөө 2 оронтой тоояас. Тэгээд баахан өсөлттэй тоонууд баахан нөөцний мөнгө илдв юм. Тэгээд тэр нь одоо 7 буудлын толжин эмээгийн гэрт тэр нь орсон юм. Юу ч ороогүй. Харин ч байснасаа урууданд ороодсон. Гэхдээ тэр үед одоо 4 кг авчихдаг байсан махны мөнгө нь одоо нэг кил хүрэхгүй яс судалж авах. Ийм л юм болцгоо. Энэ одоо ахын амьдрал ийм бодиттой ингээ муудчаад байхад одоо манай ардын намын эдийн засгийн сайд нь 2 оронтой тоогоор баах юм өссөн. За тэрнийг одоо баг ардчсан намын хунгаацсан. Одоо бид нар одоо галзуу сайжруулад байна. Чи солиорохгүйгээр 7 буудлын толжимыг очиад асуул гэмээр байгаа байхгүй. Одоо ингээд юмыг худал хилдэг, гүтгдэг. Тэгээд одоо том тоонууд хилдэг. Ер нь яг эдийн засгийн өсөлт байсан ч гэсэн юмны үний өндөр байх юм бол тэгэл нөгөө орлогоч ичдэг баг. Яах юм бэ? Хэрвээ энэ үнийхээ өсөлтийг ингээд зохицуулж чадахгүй, энийг энэ зөнд нэг хаяад чөлөө зах зээлээр ингээд сайхан амьдарч байгаа гэдэг ингээд дэмэрээ давил тэгвэл засаг төр байхын ч хэрэггүй шүү дээ. Тэгэл энэ холон сайд нар энэ холон засаг энийг олон хурлын гишүүд өгдөг мөнгө хайчихаж тэгэд хүмүүст өгчөөд за тэгвэл та нар өөрсгөр амьдрах гэхгүй. Тийм учраас ийм нөхцөл байдал байгаа. Яг одоо тулцсан юм бол үнийн өсөлт байгаа. Дээр нь бас нэг зовлон болвол манайх ингээд олж байгаа нэг нүүрсний мөнгө жаа ороод ирсэн чинь овоо мөнгө ороод ирэх юм байна гэж үзээд зарлага нэмсэн баг. Тэгээд тэр зарлага буулгаж чаддгүй. Тэгэл одоо ингээд нэг баахан татвараа нэмээл аж ахуй нэгжүүдээс мөнгө аваад тэгээд тэр зарлагынхаа мөнгийг тэр нөгөө зардал болгоо бичиж байгаа юм уу хүмүүстэй юм аж ахуй одоо төрийн байгууллагууд өгөхийн тулд л аж ахуй нэгжүүдийг шулаад. Гэхдээ ийм л биш үү. Тэгээд инглигээ тэгээд ард түмний хэмжээс дээшилж өгөхгүй. Би бол бүлэг дээр ярьсан дээрх олон юмнаас нь болоод энэ үнийн өсөлтийг зохицуулж чадахгүй байгаа учраас засгийн газар одоо болоо чаддсан бол одоо юмаа хийх хугацаач өнгөрчөөд байна. Энэ шинэ засгийн газар шаарч ирээд хэдэн сар боллоо. Дээр нь уучрал гэдэг хүн чинь бас намын даргуулад нэлээд бодлоо. Одоо бодлогоо танилцуулж байна. Одоо та нар их хүлэг харж байгаа биз. Өнөөдөр 21 асуудалтай, өчигдөр өнөөдөр 30 асуудал. Энэ 30 асуудлаас нэг ард түмний ах амжиргаан дээр очиод одоо жаахан нэмэр болчих ямар асуудал вэ? Байхгүй. Уг нь татварын шинжтэй хэдэн хуулиуд оруулж ирсэн. Би зөв-зөвтэй гэж. Тэгэхдээ тэрнийг бүрэн гүйцэд ард түмний ах амжиргаан аж ахуй нэгжүүдийн ачааллыг одоо нэмэр болох юм оруулж ирэхээс илүүтэй нэг хэдийн эвээр хураавар юм оруулсан учраас их хурлын гишүүд тэгвэл хүн амын орлогын төрийн нэг болгоно гэдэг өгч байгаа шүү дээ. Энэ буруу юм байхгүй. Тэрийн бодлого ч байхгүй байна. Бодлохгүй засгийн газар жаахан яваад байх юм бол энэ ард түмний амжиргаан улам урууданд ороод. Тэгэхээр үнийхөө өсөлтийг янзал төсвийнхээ зарлагыг багасга илүүдл юм болооч хэрэггүй хоосон байшин барьдгаа бол төсвийн дээр нь энэ одоо тогшлол могшил. Энэ одоо та нар хэвлэх мэдж байгаа үст. Энэ хурлын чинь том тэрэг унахгүй гэх нэг баахан өвчгнээ үст. Тэгэл та нэг тэг хэлэнгүүд 3 хоногийн гадаа ерөөсө том тэрэг харагдах болчих шүү дээ. Би тэг ямар мондгийн ямар хурдан шуурхай арга хэмжээд 3 хоногийн дараа тэгэл ийм жишээтэй энэ тэр хувь машин унна юу унна хамаагүй төсвийн мөнгөөр нэг татвар төлөгчдийн мөнгөөр одоо ийм юм хийгээд идэх болчмоор юм байна. Тэгээд яг өнөндөө бол одоо юу гэж хэлмээр байна вэ гэхээр хийгээл аргаа л олцдог. Тэгэхээр энэ одоо хий гэж боддгоо юм уу? Хийх аргаа олохгүй байгаа юм уу? Болохгүй л байна. Тийм учраас одоо эднийг ингэж хүлээ сууж яхаар ардчсан нам болвол өгцөл юу? 3 засгийн газар огцрох гэж явна шүү дээ. Тэгээ юу ч дээрдэхгүй. 4 кг махны үнээр 1 кг-аас судалж авдаг. За ийм л байна. Ийм л бодиттой юм байгаа учраас яагаад байгаа. Тэрний нэг ус төржүүлээд өө наачсан авахын ч одоо ингээд бараг хийх хэлэх болж одоо засаг бид нар яг огцруулыг ивэл бид нар ч бас цөөнг шүү дээ. Тэгэхээр энэ чинь огцрохтой хүрээд байна гэдэг чинь ардчилсан нам өөрөө л огцруулаад 2 засаг огцорчж байгаа шүү дээ. Түүнээс 80 хүнтэй тэд нар чинь аваад үлдээх үлдгэлээс мэддэг. Тэгэхээр болохгүй байгаагаас ардын намынхан зарим нь ойлгох шиг байна.